бидний өндөр юм хэрэг. Баян гарсан үедээ диж одоо. Өөр юм байна. За тэгээ амарчсан тавхандаа маш баярлалаа. Биднээ талархаж байна. Өнөөдөр яг энэ цагт бидний яг үгийг дамжуулах боломж өгсөн л та. Тэгээ өнгөрсөн өдрүүдэд ямар тавхан гэсэн нэврэл дөөрн байсан байхаа гэж хэлдэг байна. Тэгээ өнөөдөр ямарсан өдрүүд маш гайхамшигтай ерөөлтэй цагууд байлаа. Тэгээд пастай ганцтай сургалтын суугаад ирсэн байгаа мөрсөн 2-оос 4-ийн 5-ын харна. Тэгээд энэ хүү сургалтад дамжуулаад яг маш олон зүйлийг сурсан байна. Тэгээд Америкаас Боб гэдэг пастор ирээд 76 настай пастор ирж Disney яг зүйлсүүдийг дамжуулсан байна. Тэгээд яг энэ зүйлийг юу сурсан бэ гэхээр маш олон зүйлүүдийн дагуу тэр Боб пастор болохоор үгийг дамжуулсан байна. Тэгээд миний хувьд болохоор сурсан зүйлсээ зарим зүйлийг бас тавхандаа зүгээр тавшин хуваацсан болол ямарсан эхлээд тэр пастор өгсөн бэ гэхээр чуулган бол яг хүмүүсийг тэгээд мөнхийн ус очтыг арчлан надад хадгалтыг аваад биш юм ажилласан байна. Тэгэхээр энэ үг яг миний зүтгэл маш гүн гүнзгийгээр туссан байна. Үнэхээр яг христийн чуулган гэдэг бол яг Бурхны чуулган бол яг хүмүүсийг зүгээр цуглаан дээр авчираад тэгээд энэ ч зөвхөн одоо юу гэдэг сурал семинарийгээл зөвхөн дотроо одоо хүндэтгэл мөргөл тэгж явдаг бол газар бол биш аа. Харин юу гэж хэлсэн мэгээр чуулган бол харин яг энэ улсынхаа нийгэм рүү яг улсынхаа тэр ард тулгамдж байгаа тэр асуудал руу явдаг яг тэр чуулган байх хэрэгтэй юм гэсэн. Тэгээ бид нэрийг юу гэсэн мэгээр та нар яг тэр тулгамдж байгаа тэр асуудал нь очиад яг тэр дээр нь очиад залбираа тэр хүмүүстэй ярилцаад бид нэр бол христийн байна. Тэгээ бид нэр ингээд хав хүмүүст залбираа гэж яг очиж тэгж тэр хүмүүст уулздаг байгаасаа гэж яг хүссэн байна. Энэ үг нь болохоор яг миний хувьд ч гэсэндээ яг үнэхээр яг тэгж маш их хүндрэл туссан байна. Тэгэхээр өнцөртөлтэй хүрсэн. Тэгээ бохон ч гэсэндээ бидний гэрэл болон давсан байгаарэ гэж яг өөр хөөгнөр ч гэсэн хэлсэн. Яг энэ үг ч гэсэндээ биднийг энэ нийгэмдээ бидний гэрэл зөвхөн гэрэлтэй газар хэрэггүй, харанхуй газар хэрэгтэй учраас бидний ч гэсэндээ яг энэ улс орныхаа нийгмийнхаа тэр харанхуй одоо тэр одоо өмжөө дараач байгаа тэр хэсэг рүү очиад тэр газрыг босгохын төлөө гэрэл нь болохын төлөө бид нэр явж очиж тэр хүмүүстэй туслах хэрэгтэй болж байна гэсэн. Тэр хүмүүст үйлчлэх хэрэгтэй болж байна гэсэн. Харин бас дараагийн нэг сурсан зүйл нь болохоор юу гэхээр энэ болохоор чуулган маань болохоор христийн яг чуулган маань юун дээр их анхаарал төвлөрдөг байгаад гэсэн чинь сайн гэдэг тараах басцаа. Хүний тооноор их анхаарал төвлөрдөг байна гэж хэлсэн байна. Тэгээд энэ зүйл нь ч гэсэндээ өнөөгийн чуулганы маань яг Монгол чуулганы үед яг нэг байдал нь яг тийм байна. Ерөөсөө энэ чуулганууд маань тоон дээр маш их анхаардаг болсон. Тэгээд сайн гэдэг тараалтан дээр маш их анхаардаг. Тэгээ нэг чухал зүйлийг нэг хайдуулсан байгаад тэр нь болохоор бусдыг одоо таалбарлах, бусдыг эзэн рүү ингээд эзний үгийг зааж зөвлөх тэр зүйл дээр яг ингээд одоо анхаарал болсон байна гэсэн. Тэгэд эндээс юу хэлэх гэдэг нь бидний яг тоон хэсэл бид нэр яг Бурхны хүмүүсийг яг энэ чуулганд байгаа хүмүүсээ бид нэр эзний үгээр ингээд дагалдуулах маш чухал. Бид нэр яг эзний үгээр дагалдуулж бидний эзний үгээр бидний оромшуулж босгож ягсны үгээр нэг нэгээ бас Бурхноор ингээд зөв замаар оруулах нь ингээд туслаж дэмждэг тийм хүмүүс байцгаая гэж бас тав минь уриалмаар. Тэгээд бас хамгийн сүүлийнх нь болохоор юу гэхээр Бурхан эзэн болохоор энэ зүйлээр эрэхтэй яг үйлчлүүлэхийн тулд бас сайн үйлчлэх хэрэгтэй байсан байна. Тэгэхээр яг миний хамгийн сүүлчсэн зүйл нь Бурхан энэ дараа үнэлгээ дээр дараа байдлаар ирсэн шиг яг дараа зүрхлээр бас тэр тухай үйлчлсэн байна. Тэгэхээр бидний үеч гэсэндээ яг шинэ ус чуулганы бид нар ч гэсэндээ яг биеиндээ дараа зүрхлээр бид нэр яг даруугаар бусдад үйлчлж даруугаар биеинээ хүндэтгэж биеинээ яг өөрсдөө дэвүүр хэмээн болгож бас яг тэр хүмүүстэй хандах нь хамгийн чухал байна. Тэгээд яг энэ зүйлүүдийг ямарсан өнгөрсөн хугацаанд ямар сурсан байна. Тэгээд өөр маш олон зүйлүүд байна. Тэгэхээр ивэл маш олон зүйлүүд ингээд бас хэдүүдээр заажсан энэ зүйл чинь миний маш гайхамшигтай ивэл цаг байсан. Яг өнөөдрийн сургаалын маань болохоор хэсэг юу вэ гэхээр сургаал төгс номын 14 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл байгаа. Энэ ишлэлийг тав хүнийг сайн мэдэх байхаа гэж бодож байна. Энэ ишлэл юу гэж өгдөг вэ гэхээр хүнд зүйн мэд санагдавч төсөл нь өглөр үлдэх зам байдгаа гэж. Тэгээ яг энэ ишлэлээр би тав хүндээ бас эзний үгийг дамжуулнаа. Тэгээ явсан эндээс харъя. Эхлээд хүнд зүйн мэд санагдавч төсөл нь өглөр үлдэх зам байдгаа гэсэн.
Тэгээд эхлээд хэдүүлээ суугаад яг ишлийнхаа сүүлсэг буюу төсөөлн хүрэгдэгэ гэж. Яг энэ дээр хамтдаа хашцаа тэгээд яг энэ зүйл юу шилсэн бэ гэхээр төсөөлн хүрэгдэг гэсэн энэ үг нь болохоор ер нь энэ үгийг өгөхрөө гэх юм бол ер нь итгэж хүмүүс юу гэж боддог вэ гэхээр их яг сэтгэл зүйн энэ үг бол нэг надад хамааралтай биш ээ. Энэ бол нэг надад бол ер нь бас нэг надад зориулсан үг бол биш ээ гэж яг тэгж юм бодох үед байдаг. Яагаад гэх юм бол тэр хүмүүс болохоор яг өөрийгөө тэг би бүхэн итгэсэн юм чинь би найдвартай 100% бол тэр аврагцсан би найдвартай 100% бол мөнгөөс гарна гэж хэлдэг. Тэгвэл тань тэр хүмүүс ингэж хэлээд юу гэж за энэ үг нь зөвхөн итгэж биш хүмүүс. Зөвхөн яг тэр нийгэм дээр амьдарч байгаа тэр хүмүүст зориулсан тэр тийм үг байна гэж боддог байна. Тэгвэл Библиэд Бурхны үгэн дээр яг үнэхээр энэ зүйл нь зөвхөн тэр итгэж биш хүмүүс зориулсан даа мó үгүй юу гэдэг үгээр хамтдаа Библиэс харцгаая. Библиэдээс харах юм бол Иеремия номын 21-р бүлгийн 8-р ишлэгээр хамтдаа гаргаад уншицгаая. Иеремия 21:8. За Иеремия 21:8. Энэ дээр болохоор юм хэлсэн бэ гэхээр Бурхан өөртөө хамаарал хүмүүс биш өөрийнхөө хүмүүст хандаж эзэн гэж альчж байна. Үзэгдөө би та нарын өмнө амийн замыг болон үхлийн замыг тогтоодлоо хэмээн хэлсэн байна. Энэ дээр бол юу хэлсэн бэ? Амийн зам бас үхлийн зам. Тэгээд Бурхан тогтоох гэж байна. Тэгээд эхнийх нь бидний хүмүүсээс шүү дээ. Хөл хөрөгдөг, төсөөлн хөл хөрөгдөг гэсэн. Энэ зүйл нь болохоор итгэж биш ч аль аль хүмүүс нь нэгсэнд хамааралтай болж байна гэсэн. Бидний итгэлийн замаар алхаж байгаа үед Бурхан биднээс нэг бол нэг бол яг бидний ямар үед Бурхан нэрхөө гэдэг нь бас бид нар ямар эзнэр яваа гэдэг ч гэсэндээ мэдэхгүй. Тэгэхээр Бурхан энэ замыг аль аль ингэж тогтоож үхлийн зам бас амийн зам. За тэгээд Библиэр энэ зам гэдэг үг нь бас нэлээдгүй олон удаа бас гадаг байна. Тэгээд шинэ гэрэн дээр ч хуучин гэрэн дээр ч. За тэгвэл хэдүүлээ шинэ гэрэн намын Матай намын за 7-р бүлгийн 13-14 ишлэлийг хамтдаа харцгаая. Татасагийн 13. За Матай 7-р 13 юу гэж хэлсэн бэ гэхээр за тавчиг хаалгаар ороо очинд сүүл хөлтөг хаалхан ууж зам үргүй юм аа. Олонхон түүгээр тийш авдаг. Ам ууд хөлтөг хаалхан тавчиг зам нарийн юм аа. Цөөхөн түүний болдог гэсэн юм аа. Амен. Тэгээд энэ дээрс хөх юм бол тавчиг буюу нарийн хаалгаар ороо гэж хамгийн их хэлсэн байна. Тэгээд очинд сүүл хөлтөг хаалхан өргөн зам ууж юм байна. Харин яг энэ зам энэ зүйлийг болохоор олон хүн тийш авдаг. Харин дараагийнх нь болохоор амин хөтлөлтийг хаалхан нарийн тэгээд цөөхөн түүний болтыг харж байна. За тэгвэл яагаад олон хүмүүс тэр өргөн замыг сонгоод цөөхөн хүмүүс нь яг тэр нарийн замаар яваад байна гэх юм бол зөвхөн энгийн одоо нийгмээс зүгээр харах юм бол хүмүүс маш хурдан нэр алдартай маш хурдан одоо юу гэдэг амжилтанд хүрэхийг хүсдэг байна. Тэгэхээр тэр хүмүүс нь нэг тэгж амар зовж шаналал тэгж амьдрахыг хүсгүйгээр илүүгээр аль болох өөрт намар хэлбэраагаад аль болох өөрт нэг тийм юу ямар ч гэсэн тэр амжилтанд хүрэхэд бол ер нь болж өгөх тийм бартаа тэр замаар ингээд замыг сонгоод тэгээ яг тэр амжилт руу хүрдэг байна. Тэгээ яг энэ зүйл нь болохоор юу өргөн хаалга өргөн зам бай өргөн яг тэр замаар ингээд тэр өргөн замд нь болохоор гэх юм бол нэг тийм бартаа болол нэг бас байхгүй болов. Өргөн зам нэг олон тийм саад шилж эсвэл маш том одоо нүх ч юм уу ангалч юм уу тэгээ даван тоолох тийм ямар нэгэн тийм саад шил арай илүү бага юм шиг. Тэгээ тийм учраас хүмүүс тэр арай илүү бартаа арай илүү нэг тийм нарийн зам саад шил бартаа нэг тийм нүх рүү орчих байгаа шиг тийм замыг ингэ сонгож яг тийм замаар ингэ явахын тулд тэр өргөн зам байв тэр одоо нэг тэр оочоо тийм зам руу ингэ орчоо тэр замыг сонгож явж байгаа юм. Тэгвэл энэ зүйлний талаар юу хэлсэн бэ? Яг ингэж явах юм бол яг ингэж одоо юу тэдгээр ингэж маш амар ингэ санаж байгаа боловч яг юу хэлэх вэ? Сэргээр юм болохоор нэг том ингэ сүүлгэр аваад байгаа нэгсэн одоо мэддэг үе заа юм да. Заримдаа яг бид нар ч гэсэндээ яг заримдаа яг зүг хардаа хийж байгаа боловч
яг тэр зүйл маань гэсэндээ бид буруу байх гэсэн тохиолдол байдаг. Тэгэхээр бурхан болохоор юу гэж хэлж байгаа вэ? Бидний хувьд болохоор тэр нарийн зам тэр сонгоор тэр нарийн зам юу вэ гэдэг бидний ойлгож мэдээж тэр нарийн зам явах нь хамгийн чухал. Тэр нарийн зам дээр юу гэж хэлсэн бэ? Яагаад цөөхөн хүн нарийн замыг сонгоод түүнийг олж ирнэ? Яагаад цөөхөн хүн тэр замаар явж яана гэх юм бол энэ нарийн зам харах юм бол яг энэ зүгээр ингээд юу гэдэг нэг нарийнхаа зам гэж төсөөлөд бодох юм бол тэр замаар ингээд явж явах үед за эхэндээ ингээд маш ингээд юу гэдэг гой сайн харагдах тэр зам явж явах үед заримдаа ингээд юу гэдэг тэр замаар ингээд маш олон дөрвөн замд яг саад байх байсан бол зарим замд маш олон саад ч юм уу. Арай гэж нэг одоо даваа ингээд даваа явж дараагийн даваа ингээд цаана байж гэж юм. Дахиад тэрийг дахиад цаана байж. За эсвэл ингээд юу гэдэг их тийм том ингээд нөхч юм үү. Тийм зүйлүүд ингээд тэр замаар явж явах бас харах тохиолдол байна. Тэгээд тийш бидний амьдрал чиглэлээр өнөөдөр яг л ийм замаар ингээд ийм замаар байдаг. Бид нар ингээд арай ч тэр заримдаа хүн хэцүү маш олон тийм саад бэрхшээл тохиолддог. Бидний амьдралд давж чадхаар заримдаа шаналмаач юм. Яг энэ зүйл үсэн чиглэлээр бидний замаар явж байгаа тохиолж байгаа нэг тийм асуудал бэрхшээл байна. Тэгээд зүйлүүдийг бид нэр охины хүчээр даван туулаад цаашаа явж ил дахиад нэг саад бэрхшээл гарч байна. Тэгээд тэр зүйлээ дахиж ингээд даван туулсан бид нар яг нөгөө талаараа ахын болоод бид нар энэ зүйл дээр тэр саад бэрхшээлүүдэд дамжуулаад бид нар бэлтгэдэг байна. Тэр зүйлүүдээр дамжуулаад охин дотор дараа нь магадгүй ийм зүйл тохиолдох юм шүү. Дараа нь магадгүй ийм саад гарч ирэх юм шүү. Тэгвэл энэ дээр яг ингэж хандах хэрэгтэй байна. Яг энэ саадыг ингэж давах хэрэгтэй байна. Тэгэж бодож бас ингээд зүйл явахад охины яг тэр саад бэрхшээлүүд нэгсэн дээр тэрийг бас бэлтгэх зориулсан байна. Харин нөгөө талаар яг тэр саад бэрхшээлүүд маань бас заримдаа үнэхээр орон хогмаар тэгэхээр заримдаа шантармаар бас үнэхээр охиноо гэсэн яг тийм нөхцөл байдлууд ишгэсэндээ бидний амьдрал үүсгдэг. Тэгвэл бид нар үнэхээр эцэг хүртлээ ингээд төвчж эцэг хүртлээ ингээд явах нь бол бас ямар бидний амьдрал юу байгаа юм бэ гэдэг яг үр дүн юу вэ гэдэг яг арцаагүй тэр амир хүртлээ мөх зам байна мөхийн амир амир хүртлээ мөхийн ус яг цэнэгүй очиж байгаа тэр зам яваач нь яг үнэхээр тэр замаар үнэхээр хэцүү байсан ч гэсэн тийм ухармаар байсан ч гэсэндээ бид нэр эзнийгээр өөрсдөө босгож тэрхүүс яг ахлах юм бол яг тэр зүйл маань бид нарыг хацаагаар мөнх амир аваачих юм аа. Тэгвэл бид нар хамтдаа дахиад нэг итгэлийн баатараас бид нар хамтдаа суралцъя. Тэгээд энэ дээр бас Йошуа номын 1-р бүлэг 7-аас 9-р ишлэлийг бид нар хамтдаа гаргацгаая. Йошуа 1-р бүлэг 7-аас 9-р ишлэл. За энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр гацгүй тууштай бүгд чин зоригтой бай. Миний зарчим Мосегийн чамд шаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш зөвхөн тийш бүх газар. Тэгвэл чи хаа явсан газраа ажил болно. Хуулийн намыг анаасаа салахгүй байж өдөр шөнөгүй түүний хэсэлхэн түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өгөж чи амжилтанд хүрэх болно. Би чамд шаасан босоо тууштай бүгд зоригтой бай. Бүх зочид бүх шатаа. Хаа явсан газар чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэвээ. Тэгээд энэ болохоор тэгвэл энэ дээр зүйлсэн гэхээр Йошуа эзний ардын буюу Израиль ардын удирдаад яг тэр амлагдсан газар Канаан газар руу орохоор болдог. Тэгээд бурхан анханасаа Йошуад юу хэлсэн бэ гэхээр за тууштай бүгд зоригтой байх гэж бурхан зүйл санаад. Тэгвэл тууштай бас зүгээр зоригтой байх гэхээс илүү хамгийн гол зүйл нь болохоор юу хэлсэн бэ гэхээр чи тэр үг бүрөөдөө хуулийн сэтгэлийг анхааралтай за бас чи энэ хуулийг өдөр бүр уншиж яг чи өдөр бүр яг тэр миний чам зааж өгсөн тэр бүх зүйлүүдийг өөрийнхөө амьдралтаа яг өөрийнхөө яг замдаа ингэж бясалгаж яваар гэсэн. Тэгэх юм бол чи яг амжилтанд хүрэх тэгэх юм бол чи хүчин дэрч гэсэн. Тэгээ хамгийн чухал зүйл нь юу гэж хэлдэг чи баруун болон зүүн тишээ бас бүх хязгаараа гэж хэлсэн. Тэгэхээр Йошуа Бурхны хаалмыг удирдах тэр яг Канаан газар руу орохын тулд түүний мэдээж ямар байсан нь бас амар байгаа. Тэр энэ үгийг Бурхнаас аваад яг энэ дуудлагыг аваад яг эхлэх хөдөлгөөнд тэнд маш олон яг саад шийдвэрүүд гарч ирсэн.
Түүний яахан болоод таслах хэрэгтэй болсон ба. Тэгээ бас түүний маш хүн тийм хаан хэмнэлтэй Ироха тийм хатыг эзлэхэд бас нэлээд рүү өдрүүдийг зарцуулсан. Яг үүнтэй адилхан гэхдээ Йошуагийн хэцүү байсан ч гэсэндээ Йошуагийн юу гэсэн нэгээр бууж өгөв. Тэр эцсийн хүртэл явсан ба. Яагаад гэх юм бол тэр түүн Бурхны үг байсан. Түүн Бурхны халаалт байсан. Тэр Бурхны үгтэй хамт талхаж байсан. Тэр Бурхны үгээр өөрийгөө яг салхижуулаад Бурхны үгээр яг өөрийгөө чиглэж байсан. Мөн тэр ард түмэс гэсэндээ Бурхны үгөө зааж тэр ард түмэс гэсэндээ Бурхны үгэн дотор яг чиглэж байсан ба. Ямар зэрэг асуудал гаргүй яг эзний үгээр тэд хамтдаа шийдвэрлэдэг байсан. Тэгэхээр бидний хувьд хамгийн чухал зүйл нь бидний үхэл рүү өрөхгүй тэр зам руу орох хамгийн чухал зүйл нь юу вэ гэхлээр энэ үгийг барьж чадах нь бас хамгийн чухал. Тэр амь руу ордог тэр зам руу орох бид нэр эзний үгийг барьж чадах хэрэгтэй. Бид эзний үгийг хариу шийдсэн байдаг. Дуулал намын 119 105-ыг таны үг бол миний хүсэл хэлбэрээр заах гэх юм байна. Эзний үг бол бидний яг хэлбэрийн хэлбэрээр замдах гэх юм байна. Тэгээд бид нар хамтдаа цааш өргөжлүүлээд харах юм бол Бурхан анх эдийн цэцэрлийг байгуулсан. Эдийн цэцэрлийг байгуулахад юу болсон бэ гэхээр эдийн цэцэрлэгтээ нэг модыг нэг тавьдаг. Хоёр мод. Нэг нь болохоор амин мод. Түүсгээр амин мод гэсэн. Харин бас нэг тэр модоос гадна бас нэг мод нь юу гэхээр сайн мэдүүлэгч мод байсан. Тэгээ хоёр модыг Бурхан тэр эдийн цэцэрлэгтээ байгуулсан. Гэтэл тэр эдийн цэцэрлэгтээ байгуулсан дараа тэр хоёр модыг оруулсан дараа юу болсон бэ гэхээр Адам Ева хоёр маань тэр сайн мэдүүлэгч бол тэр нэг модноос идчихдэг байна. Тэгэхээр тэр хоёрыг ингээ харах юм бол Ева дээр нөгөө сатан гэрээ сорих үед яг юу болсон бэ гэхээр Евад магадгүй маш гой санагдсан байна. Түүний сатаныг хэлж байгаа үг яг түүний үед ингээ үнэхээр яг зөв өөртөө яг үнэхээр тийм боломж юм шиг санагдсан. Тэр нэгэсэндээ маш хэлбэр аргаар нэгэсэндээ тэр амжилтанд хүрэх боломжийг сонгосон гэсэн. Тэр маш хэлбэр аргаар нэгэсэндээ нэг өөртөө болон яг нөхөртөө нэг амжилтанд хүрэхдээ нэр авчих таалах маш тийм гоё боломжтой болох юм. Яг үнэхээр өөртөө адилхан болчих юм байна гэсэн нэг зүгээр энгийн тийм аргыг нэгсэн дээр хоёр сонгосон юм яваа. Тэгээд тэр сонгоод ийдсэн. Гэтэл эзний дараа тэр хоёр юу болсон бэ гэхээр тэр хоёр эсрэгээр яг тэр унжаа өөртөөхөө нэг хөл рүү гомдоо. Тэгээд тэр хоёр Бурхны ашуугаар сүйдсэн. Зүгээр Бурхны ашуугаар сүйдсэн зочдод тэр хоёр эдэн сэтгэлд байх үедээ ямар нэг хүн хүчээр хөдөлмөр хийж үр чим салаагүй байсан бол тэр хоёр хөөснийхаа дараа маш хүн хүчтэй байсан ба. Тэр газар хаалгын тэр хоёр мэдээж амар байгаагүй. Тэгээ бас үр чимс яг тэр хоёр хоолн салахын тулд зүгээр л ингэ газар нэг тийм хэсэрчсэн ба тэр Бурхны ашуугаар сүйсэн надаа. Тэгвэл яг Бурхан тэгвэл энэ дээр сүйшиж юм гэхээр бид нэрийг болохоор өөрийнх нь үгэн дотор өөрийнх нь заавал дотор ингэ амьдрах нь бидний яг амжилтыг хүртэх юм. Өөрийнх нь заавал дотор амьдрах үед бид нэрийг Бурхан өөрийнх нь яг эвэлжүүлэх дотор ингэ босдог байх гэсэн. Тэгвэл би л эхнээс сүүлийнхээс төсөл нь хөл төрөгдөг байсан байна. Эхнээс нь болохоор юу гэсэн бэ? Зөв мэд санагдчих гэж. Зөв санагдчих гэдэг энэ ихийг харах юм бол яг би тэр өмнө гэсэн үхэл төрөгдөг гэдэг энэ үгээр Христдэгч бай, итгэдэгч бай. Бүх хүмүүс зориулагдсантай адилхан зөв мэд санагдж байгаа зүйл нь гэсэндээ Христдэгч хүмүүсийн аль алийнхаа амьдралд нь бас өдөр бүр тохиолдож байна гэсэн. Та бидний амьдралд өдөр бүр магадгүй өчтөр магадгүй өнөөдөр ч юм уу аль алийнхаа амьдралд тохиолдож байна гэсэн. Тэгвэл эндээс харах юм бол зөв мэд санагдж байгаа зүйлүүд бидний өнөөгийн нэг маш олон гоё, хаалт, сайхан, ашигтай, тустай. Гэхдээ эндээс юу гэж хэлсэн бэ гэхээр санагдчих гэдэг нь болохоор бидний анхаарахгүй энэ зүйл дээр бидний нэг гол фокусаа тавьсан гэж байна. Тэгээс санагдж байгаа ч гэсэндээ та нар яг тэр зүйлээ анхаарал боломжтой гэдэг. Яг тэр зүйл чинь та нарыг үхэл рүү хүргэдэг. Тэр зүйл чинь та нарыг эцэст нь үхэл рүү хүргэдэг гэдгийг хэлсэндээ яг өнөөдрийн маань энэ ишлэл бид нэрийг тэр санагдуулж байна гэсэн. За тэгвэл яг энэ зүйлийг бас бидний хувьд хүний хувьд гэх юм бол харах юм бол тэр гоё уран тийм тэр сайхан зүйлийг ялгаж чадхад хүний мэрэгэн ухаан бол яг энэ хэлэхэд тэр зүйлийг ялгаж чадах хангалттай бол биш байна.
ухаалт яг хүчин бидний оюун хүсээ хүчин хүсдэг гэсэн. Тэгвэл хүний арга зам заримдаа үхлийг тавьдаг бол Бурхны арга зам болохоор тэр амийг тавьдаг. Тэр амирыг хөтөлдөг байна гэсэн. Тийм учраас бид нэр Бурхны арга зам дээр хөтлөгдөж Бурхны арга замаас зоорч Бурхны үгэн дотор бид нэр яг уршаа явах хэрэгтэй юм. Бид нэр яг одоо би таныг бас яг өөр хөтөлийн амьдралыг бас эргээд нэг дүгнэж хараад байна. Таны яг одоо явж байгаа зам чинь яг таны одоо хөтөлийн замаар явж байгаа зам чинь яг аль нь вэ? Таны тэр зам мөхлөр явж эсвэл тэр мөхлөр явж эсвэл үнэхээр яг Бурхны тэр амсан тэр мөнх амир явж юм. Таны амьдралд хараал явж эсвэл өрөөлөөр явж юм гэдэг тунгаамаас одоосоо гэж байна. Тэр үнэхээр таны амьдрал Бурхноор хөтлөж байгаа бол Бурхноор явж байгаа бол та өдөр бүр яг тэр замаас их хамгаалахын тулд эзний үгээр өөрийнхөө амьдралыг салхичуулаас эзний үгээр та өөрийнхөө амьдралыг барьж байгуулах гэж байна. Хэрвээ яг эсэргээрээ байх юм бол би таныг эзний рүү эргээд эзний үгээр өөрийнхөө яг босгоосоо гэж. Эзний үгээр өөрийнхөө амьдралыг эргээгээд өөрчлөж гэж. Яг эзний үгээр гэж өөрчлөх хэрэгтэй вэ гэхээр хамгийн чухал зүйл нь болохоор Бурхны үг нь болохоор яг өөрөө Бурхны амь амьсгалаар гэж хэлсэн зүйл. Библиэр шийдсэн юм. Судар Бурхны амьсгалснаа байгаа бөгөөд яг заахад зинглэхэд залраад өцөд байх чиглэл тустай юм аа. Тэгээд Бурхны үг нь ахиа бүрэн зүйл түрэн бэлтгэсэн байгаа юм аа. Тэгээд бид нар Бурхны үгийг барьж чадаж бид нар Бурхны үгээр шахан бид нар яг өдөр бүр яг Бурхны үгийг унших нь тэгээд тэр зөв замаар туслана. Тэгээд заримдаа яг энэ замаар ингэ явж явах үед, заримдаа яг нарийн замаар явж явах үед зарим зүйл гэсэн залраас орхих хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэгээд Бурхан Авраам доотлох үед яг энэ замаар яваарай гэж хэлэхэд Авраам өөрт байсан яг бүхэл зүйл барьсан байна. Тэр гэр орноо өөрийнхөө хамаатан садны үсээ өөрийн иргэн тойроос бүхэл зүйл барьсан. Тэгээд тэр Бурхны дуудлын дээр Бурхны дуудлыг бариад алхсан байна. Бурхны дуудлыг бариад тэр явсан байна. Түүний ямар замаар явж байгааг бас мэдэрч мэдээгүй тэр ямар зам ямар зүйл хүлээж авах гэж хэлсэн мэдээгүй. Гэхдээ тэр ямар ч гэсэн Бурхны үгэн дотор дуудлалтайгаар алхсан байна. Ямар ч гэсэн тэр Бурхны үгэн дотор даруй байсан. Тэр Бурхны үгийг даруй зуршил хүлээж аваад тэр Бурхны үгээр гэж явсан байна. Тэгвэл бид нар ч гэсэндээ яг Бурхан танд юу гэж хэлж байна вэ? Бурхан яг танд юу гэж сануулж байна гэдэг та бодгоо яг тэр зүйлийг даруй зуршил хүлээж аваад тэр зүйлийн дагуу бас үйлдэж амьдрэх байгаасаа гэж хэлж байна. Тэр зүйлийн дагуу таныг би тэмүүлдэг байгаасаа гэж хэлж байна. Тэгэхээр бид нар Бурхан дотор олон зүйлийг босож төрөх юм аа. Тасаа танаас. Бурхны үгэн дотор өөрсдөө барьж байгуулж, Бурхны үгэн дотор бид өөрсдөө сэлгчүүлэх хэрэгтэй байна. Зөвхөн өөрийгөө сэлгчүүлээ, зөвхөн өөрийгөө босгож авахгүй яг итгэлийн ахын үсээр ачсандээ зөв зам руу магадгүй өнөөдөр чуулган дээр ирэх маш олон хүмүүс тэр зүйлийг хүмүүс ичсэндээ яг эзний тэр зам руу наваад бүгдээр хамтдаа туслах хэрэгтэй байна. Яг эзний тэр чуулган дээр магадгүй итгэлийн амьдралыг олгож байгаа тэр хүмүүс ичсэндээ хамтдаа яг зөв зам руу наруулах бүгдээр хамтдаа туслах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бүгдээр хамтдаа залбирцгаая. Тэгээд бүгдээр хамтдаа усаад хамтдаа хүн ачаад. За